Бүгдийн амгалан ялтгэе. За Парчин жидун чин сэмжид үргэлжлүүлээд тий. За жүгдүм томна монсон мэба мэрэгдээ гэж. За жүгдүм буюу одоо орхуй бод сэтгэл тийм ээ. Орхуй бод сэтгэл а жүгдүм гих а жандум бодийн савар. Бодийн савар одоо аваад а бодийн савар одоо олсноор болвол тэр цагаас болвол монсон болвол сэтгэлд болвол одоо байхгүй байх юм тийм ээ. Одоо эхлээд монсом төрөөд дараа нь жүгсүм төрөөд тэгээд жүгдүм буюу будын саваар аваар одоо тэр цагаас одоо монсом болвол байхгүй маа. Тэр нь бол жүгдүм болчихж байгаа маа гэсэн маягаар тийм ээ. Жүгдүм томна монсом мэба мэрэгдээ гэж. За монсом байхгүй гэх нь бол таахгүй маа. Тэр бол буруу юм шүү гэж. Жүгдүм сун уи жесү ян жүгдүм сун уи жесү ян жодвол ловол лоён жүгцүүл инний ёв гэж. За бодийн саваар авсны дараа ч гэсэн жодвол ловоолаа гэж тийм ээ. Явдал одоо суралцах, явдал мөрд суралцах гэдэг нь бол парчин дүг 6 брамидын одоо явдал мөрд суралцахад бол лоён жүгцэл буюу суралцахад одоо анхаарал хандуулах байдал гэх юм уу, лоён жүгцэл гэдэг тийм ээ. Тэр нь бол хоёр янз байна гэж. За ямар хоёр янз байд юм бэ гэхээр Донгийн Сямба Билвийн дүй нядна намчин дониржийн дандундон цүмбэр дембийн тэгчин сэмжид ядвааны гэж. Донгийн Сэм Билвийн дүй нядна. За энэ юу гэсэн үг гэхээр одоо бусад өглөг өгөх тэр сэтгэл аривдахыг хэлж байгаа тийм ээ. Аривдах. Өглөг өгөх сэтгэл аривдах гэдэг маань юу гэж байгаа гэхээр одоо харамгүй өгөх, юу байгаагаа өгөх. Тэгээд бол цаад одоо авч байгаа хүнийг одоо юу гэдэг юм зовоохгүйгээр тийм ээ. Хүлээлгэгч байдаг юм уу, гуйлгахч байдаг юм. Их мэт чинь. Тэгээд одоо өглөгийн сэтгэл нь бол ингээд дээш аривдаад тэр донгийн сэм бэлва гэж. Өглөгийн сэтгэл аривдах гэдэг нь бол тийм. За донгийн сэм бэлвийн дүү намчин дониржийн дандуун дан гэж. За бурхны хутгийг тусад чухалчилсан урдл хийгээд одоо энэ дуршил дуга цүмбэр дембийн сэмжид ядвааны гэж. За цүмбэр дембийн сэмжид тийм ээ. Одоо энэ бурхны хутгийг тусад чухалчилсан гэх буюу одоо тэрийг олох юмсан хэрэгтэй байна. Бурхны хутгийг олъё гэж бодож байгаа. Энэ одоо бодол тэр дур энтэй нь одоо адил ийм тэгчээсэн. Тэр энтэй нь адил гэдэг нь юу хэлж байгаа гэхээр ямар юутай адил гол нь бол энэ саяны одоо дээр ярьсан энэ үхвийн сэтгэл тийм ээ. Үгүй гэсэн өглөг үгүй гэсэн сэтгэл мөн одоо бодийн сэтгэл байна шүү дээ. Догтом сэмжид хоёр. За ийм одоо их хүлгэний бод сэтгэл байгаа нь бол Жодваа Нямланжийн Жавиес тийм ээ. Парчин дүүгийн 6 параметрийг одоо анхааран авах, амьдралд хэрэгжүүлэх энэ одоо үйлдвэрээр бодтой эзлэгдсэн. Ойс үс юм би донд. Тэгэхээр энд хэдүүлээ энийг ойс үс симба гэж тийм ээ. За энийг бол анхааралдаа ингээд аваарай. Дараа нь бид нар парчин таажид уншихад энэ тухай илүү тодорхой гарна. Тэгэхээр энэ өглөг өгөх, хичээл зүтгэл гаргах, төвчээр гаргах, самади бясалгал хийх. Тэгээд цаашлаад одоо хоосон чанарыг онцох энэ бэлгүүнийг хоосон чанарыг онсон бэлгүүнээр эзлэгдэх бодтойгоор эзлэх ойс үс юм ба тийм ээ. Ойс үс юм бэ дондон.
Аа. За тэгэхээр энэ яг бодитоогоор эзлэгдэнэ гэдэг нь одоо яг яахыг хэлж байгаа юм тийм ээ? Хоосон чанараар одоо онсон бэлгүүнээр эзлэгдэх гэдэг юм уу? Өглөг өхөн сэтгэлээр эзлэгдэх гэдэг юм уу? Жирийн сэтгэлээр эзлэгдэнэ гэдэг маань яах юм бэ гэдэг нь бол доор илүү тодорхой гарах учраас тэр үед тийм ээ. Гэхдээ энийг бол санаандаа сах тогоод хараад аваа. За Симжидваны тийм ээ. А Сүмбэр Дэмбийн Симжид Ядваны Жодваны Ямланжийн Жавын Ой Сүсийн бэнд. Дэ давун дүйсүү тэгчин Симжид Медваны Жодван Ямланжийн Жави Масын бин дон юм бэж. Дэ давун дүйсүү тэгчин Симжид Медваны Жодван Ямланжийн Жавис Масын бин дон. Тэгэхээр энд хоёр зүйлийг ялгаж өгöd байна. Энэ Жодван Нямлангийн Жаваагаар Ойсу Симбадан Масимба гэдэг ийм хоёр утгыг тодруулж өгч байна. Донвинсэн Билвийн дүйн ядна намчин дониржийн дүндүн Цүмбэр Дэмбийн тэгчин Симжид Ядваны Жодван Нямлангийн Жав. Ойсу Симб гэх юм гэж. Бодийн сэтгэл байгаа. Тэгээд Жодван Нямлангийн Жав Ойсу. Тэгэхээр бод сэтгэл байх үед бол яах вэ гэхээр одоо өмнө нь бод сэтгэлийг одоо их хүчтэй бясалгаж исэн бодож исэн байжгаад тэгээд одоо тэр бяцлаглаасаа босоод ингээд бусдад өглөг өгч байдаг юм уу? Хамаадын бяцлал хийгч байдаг юм уу? Үргэлжлүүлээд. Тэгэхээр тэр дараагийн үйл ажлууд нь бол тэр бод сэтгэлээр бол эзлэгдээд ингээд явж байгаа гэсэн шиг. Өмнө нэг бас хичээл дээр ярьжсэн тийм ээ. Эхийга одоо хүүгээ алдсан эхийн сэтгэл бол маш одоо эмгэнэн гашууд нь тийм ээ. Тэрэндээ бол одоо буй гашууд бол ингээд автаад тэгээд одоо хичнээн хугацаа өнгөрсөн байсан ч гэсэн тэр нь бол ямар ч үйл ажил хийж байсан тийм ээ. Одоо хоол цагаа идэж ууж исэн ч байдаг юм уу, аж ахуйн ажиллаа хийж исэн ч байдаг юм уу. Тэр хүүгээ алдсан гашуудлын сэтгэл бол ямар ч үед бол ингэ байж. Тэр бүх дараагийн үйл ажлууд нь тэр эмгэнэн гашуудын сэтгэлээр бол эзлэгдсэн ийм байдалтай байх юм. Тэгээ тэрэн шиг бод сэтгэлийн одоо тэр хүчтэй бодож санаж исэн, бясалгаж исэн дараагаар бол хийж байгаа үйл ажлууд бүгд тэргүй. За ийм ая. За тэгэхээр юу гэж байна? Намчин дониржийн дандундын Цүмбэр Дэмбийн тэгчин Симжид байгаа нь бол Жодван Нямланжийн Жаваа Ойсус юм байна. Дэ давун дүйсүү гэн давын Симба Билбийн дүүн ядна гэсэн шүү дээ тийм ээ. Өвлгийн сэтгэл хариуцах цаг. За тэр цагт бол тэгчин Симжид Медваны Жодван Нямлангийн Жаваагаар бол Масан бин дон. Масан бин дон юм гэж хадах. За би нэг дэхэн хэмжүүлээд хэлж чадахгүй байна уу? Масан бин дон юм бэ ч. За дэна монсумны тогломны сүндэ саа томнойжин хайлан бада Невам ябар онтэй. За тийм учраас монсум болвол ерөөх бод сэтгэл гэдэг бол цогломоос эхлээд цаа товлсон байсан ч гэсэн байгаа гэж одоо хүлээн зөвшөөрөхөд бол гэмгүй юм а гэсэн. Невам ябар онтэй. Хажиг бол юу гэж бодсон гэхээр жүгдүм товлцохлоор л зэрэг монсум болвол байхгүй болчихно гэж бодож исэн шүү дээ. Тэгэхээр монсон болвол цогломоос эхлээд саа товлцсон байхад хүртэл байж болноо. Байгаа гэж хэлэхэд бол гэмгүй юм а гэж. Гэмгүй юм а. Невам яброн ондэ гэж. Невам яброн. За тэгээд энэ саа томны донид онсомдуу догжаан саа томны донид онсомдуу догжаан дэ догын шэрвжин ойсон масан зэмжид ав дүмэрж уун ээжэр гэж. За энийг сүглээр саа товлоо тийм үү? Саа дамбуугаас эхлээд одоо саа дамбуу равдуу гаваагаас эхлээд саа дамбуу одоо саа товлоо тийм ээ гэдэг чинь тэгчин тонлом товлоод донид онсомдуу доголцсон тийм хоосон чанарыг бол одоо илт одоо танин мэдсэн ийм байсан ч гэсэн тэр хоосон чанарыг онж таньж мэдсэн бэлгүүнээр эзлэгдээгүй тийм ээ хоосон чанараар эзлэгдээгүй ийм бод сэтгэл одоо төрөх болвол үе олон байдаг юм аа. Одоо энгийнээр хэлбэл хичнээн одоо хоосон чанарыг танин мэдсэн байлаа ч гэсэн хоосон чанарыг таньж мэдснээс хойш төрж байгаа сэтгэлүүд нь бол хоосон чанараар эзлэгдээгүй байх үеийн
одоо эзлэгдээгүй байх үед ч гэсэн бодис сэтгэл төрөх тийм ээ. Хоосон чанараар эзлэгдээгүй бодис сэтгэл бол олонтоо бол байж болно. Ухаан бодгаал нь хоосон чанарыг илт онж таньж мэдсэн. Тэг чин тонлон товолцсон ийм хүн байсан байлаач гэсэн хүн юу ах уу бодгаал те тэнгэр хүмүүн аль нь ч гэж байлаач гэсэн олон чанарыг онсон тэр бэлгүүнээр эзлэгдээгүй ийм одоо бодис сэтгэл бол олонтоо байдаг гэж. Энэ нь бол энэ саа товноо донёд онсомдууд догвоо онсомдууд догжоо дээд догвын шервжин ойсон масан би сэмжид гав думаа жүнвичэр гэдэг нь бол энэ зүгээр жишээ шүү. Жишээ. Энэ бол яг утга нь биш одоо тий зүгээр Б үзүүлж байгаа. Б. Жишээ болгож үзүүлж байгаа. Энэ үед холбогдож жишээ болгож үзүүлж байгаа. Тэгэхээр түрүүнийхээ одоо энийг жишээ гэд мэдхээр одоо дээдхийг ингээд хараад үз. Монсумны цогломны сүндээ саа товнаажан хайлан балаа нявами бор ондэ гэж байгаа үз тийм ээ. Монсум бол тогломоос эхлээ саа товлцсон үед ч гэсэн байж болж байгаа. Тэрнтэй адилхан жишээ нь бол саа товлцсон донёд онсомдууд оголцсон байсан ч гэсэн донёд догвын шервар эзлэгдээгүй ийм сэмжид төрөх гэж байгаа шүү дээ. Сайн шүү дээ. Тэрэн шиг л гэж байгаа. Тэрэн шиг онсон болвол цогломоос эхлээд бүр саа товлцсон үед ч гэсэн бас төрөх болвол байдаг юм аа. Монсон төрөх байдаг юм аа. Донёд оголцсон байсан ч гэсэн хоосон чанарын одоо тийм ээ донёд догвын шервжин ойсуу масанбийн сэмжид төрж байгаатай адилхан сэмжид төрж шүү дээ тийм ээ. Тэр монсом товлцсон байсан ч гэсэн монсон болвол саад товлцсон байхад ч гэсэн байж болж байгаатай адилхан шиг. За ерөнхийдөө нэг юм өмнөх зүйлээ бол жишээгээр ингэж ойлгуулж байгаа. Эн чинь ийм юм аа. Тэр ийм байж болж байгаа шиг гэсэн маягтай тийм ээ. Ийм маягаар жиж үзв. Тэгэхээр саа товны донёд онсомдууд догжоо дээд догвын шервжин ойсон масан би сэмжид гав дүмэрж үнгичэр гэдэг нь жишээ юм шүү. Жишээ болов. Гав дүмэр жүнвичэр гэдэг нь гав дүмэр юу жүнвай? Онсом жүнвай тийм ээ. Нэг дугуйн ширвж ойсон масан би сэвжид гав думаа гэдэг. Сэмжид гав думаа гэдэг нь бол гав дүмэр жүнвийн чön юу юм бэ гэхээр монсон юм шүү. Монсон. Цааш. Тэя ца думба манчиду жүнги дагсана мэжүндэ гэж. За тэр одоо монсон болвол яг уу гэхээр са думба манчиду 7 дугаар газраас доош 7-ог оруулаад 7-оос доош 6 5 4 3 2 1 гэсэн энэ газруудад бол монсом төрөх бол байж болно. Харин дагсааны жунва тий харилсан газар буюу 8 9 10 8-аас дээш газрууд бол гарахгүй гэж бижүндээ эна жетөвжин гавсуу дэнзүн онжурва живийн огов медла за думба манчидүний дэ явээч. Учир нь юу юм бэ гэхээр 8 дугаар газраас дээш 8 дугаар газраас дээшгийг бол дээд 3 газрыг бол одоо арилсан буюу одоо дагвын саа гэдэг тийм мадаг саадун дагваа саасум гэдэг тийм дагваа саасум арилсан 3 газар. Тэр яагаад арилсан гэж хэлж байгаа юм бэ гэхээр хоосон чанарыг тэгш агуулan бясалгаж байгаа бясалгалаасаа босоод ердийн одоо үед ч гэсэн бол яах нь ердийн үед ч гэсэн дэнзүн онжурва бол хүрдгүү. Дэнзүн онжурва живийн гогом яваа юм аа. Дэнзүн онжурва бол хүрдгүү юм аа. За тэгэхээр дээд 3 газар буюу арилсан одоо 3 газар дагваа сасум буюу дагваа сасум буюу 8 9 10 дугаар газрууд болвол ятвын үед ч гэсэн дэнзүн онжурва бол төрөх юм боломж гардггүй маа гэж. Та дүмба манчидүний дэ явж гэдэг нь 7 дугаар газраас доошход бол дэнзүн онжурва бол төрдөг юм аа. Үнэн гэж үнэнд баримтлах тийм ээ. Үнэнд баримтлах тэр баримтлал бол ингэ төрдөг юм аа гэж.
жетөвжин гавсуу дэнзэн онжурва жэвэн гогон мэдла саа думба манчид дүний дэв. Түл дэлэ ранлугжин хайва хажиг. За түл дэлэ ранлугийн хайва хажиг бол юу гэж юм бэ? Саа товно монсум ядуур шадва амшижээ ранлуг маямбар шадваадан гэж. За хажиг бол юу гэж бодож юм бэ? Саа товлохоор саа товлсноос дээш бол монсум байгаа гэж одоо номногч юм болвол намшид нинжингийн аранлаг бол биш юм гэж хажиг үз. Биш юм гэж. Мөн яг уу гэхээр намчин дониржи дандунду рева шева дээдэн хүндэнжин сэмжидла мичидвар анги синжүүн жодван нэмлэн ла брүү номба нам омбор масун гэж. Омбор масун. Хажиг бол яг түрүүний тэр намчин дониржи дандундан цүмбэр дэмбийн тэгчин сэмжид жодваа нэмлэнгийн жаваан ойсуу сэмбийн гаа гэж тавьсан шүү дээ. Тэрийг л одоо хүлээн зөвшөөрөхгүй те. Намчин дониржийн дандун дүү рева шива дээдэн хүндэнжийн сэмжидла мичидвар ангийн синжүүн жодваа нэмлэн ла рүү номба нам гомбор масун гэж тийм ээ. Тэр гэдгийг аятах юу гэж дээдэн цүндэнжийн сэмжидла мичидвар та нар санаж байгаа бол түрүүн дээр тэгсэн шүү дээ тийм ээ. Аранлаг бол дээдэн цүндэнжийн намчин дониржийн дандундан цүмбэр дэмбийн тэгчин сэмжид цүмбэр дэмбийн тэгчин сэмжид байгаа нь бол жодваа нэмлэнгийн жаваан ойс үсийн мас гэсэн шүү дээ. Тэгэхээр хажиг бол дээдэн цүндэнжийн сэмжидла мичидвар гэдэг нь тэр сэмжидэд нь бол асуудал байгаа юм биш ээ. Тэгж ойлгох юм биш ээ. Ангийн синжүүн тэр юу эзлэгдэх юм те тэр эзлэгдэх тэр жодваа нэмлэн ла гэж. Орчин дүүгийн жодваа нэмлэн ла брүү номба нам гомбор масун гэж. Хажиг бол ингэж ойлгоо. Дэна намшижи цүнсэн дарна жодваа нэмлэнжин жаван ойсун масынбийн тэгчинжин жугар журвийн намрыг момбол сэмжижин жогжид. Тэгэхээр намшид Нямбужингийн айлцсан дагуу бол жодваа нэмлэнгийн жаваа ойсус масынбийн тэгчинжин жугар журвийн намрыг онсомжийн цандаа гэж. Энэ юу гэсэн үг гэхээр харчин дүг тийм ээ өглөг тэргүүтээ яг энэ одоо 6 брамидын үйл ажиллагааг одоо хийгээгүй байгаа үе. Ойсуу масанба гэдэг тийм ойсуу масанба гэдэг нь бодтойгоор ингээд өглөг өгөх тэргүүтээ ингээд үйл ажиллагаа хийгээгүй байгаа. Тэр үеийн одоо бод сэтгэлийг бол монсом гэж хэлнэ. Тийм тэгчинжин жугар журвин гэдэг нь бол яг тэр бод сэтгэл төрснөрөө бол одоо их хөлгөнтөн болж байгаа. Их хөлгөний орох үүд болсон одоо гол сэтгэл Момбас хэмжид юмаа тэр гол сэтгэл бол Момбас хэмжид. Гол нь бол юу хэлэх гээд байна те. Жодваа нэмлэнжин жаваан ойсуу мастан баг. Жодваа гэдэг нь бол барчин дүүгийн жодваа. 6 брамид тийм ээ өглөг тэргүүтээ жимбэ барчин. Юу лээ дундуур содвэ барчин тэргүүтээ энэ 6-ийн үйл ажиллагаа тийм ээ бодиттой үйл ажиллагаа хийгээгүй байгааг бол тэр үеийн бод сэтгэлийг бол монсон гэж тогжоод байна. Дэн ойсуу симбин гэж. Дэн ойсуу симба гэдэг нь бол энэ жодваа нэмлэнжин жаваан ойсуу сим. Тэр барчин дүүгийн үйл ажиллагаа одоо бодиттойгоор хийж байгаа, бодиттой өглөг өгж байгаа тийм. За өглөг дотроо омын өглөгч байна, эд таваарын одоо сансангийн жимбаач байна тийм ээ. Олон янзын өглөг байгаа шүү дээ тийм ээ. Тэр одоо өглөг өгөх тэргүүтээ энэ үйл ажиллагаагаар бол бодиттой хийж хэрэгжүүлж байгаа үеийн тэгээд одоо яах нь их хөлгөний орох үүд болсон гол сэтгэлийг бол жугвас хэмжид гэдэг. Жугвас хэмжид. Жогжод гэдэг нь бол цанид тийм ээ жогжод. Тэгэхээр монсом жүгсэн гэдэг хоёрын ялгааг бол ингэж тав. Монсом жүгсэн гэдэг. Момбас сэм буюу монсом нь бол жодваа нэмлэнжин жаваан ойсуу масанба. Бодтойгоор
өглөг тэргүүтнийг өгөөгүй тийм ээ. Одоо үеийн одоо бодис сэтгэлийг бол монсон. Бодиттой үйл ажиллагаа хийгээд явж байгааг бол тэр үеийн одоо бодис сэтгэл. Тэгээ тэр нь бол гол сэтгэл тийм ээ. Одоо сэмжүн биш. Гол сэтгэл буюу зовсон. Зовуу ижин намраг ийм байх юм бол түүнийг зүгсэм гинэ. Зүгсэмгийн цанид думраа. Тега дела циги сэрда рэзам жүн догна Жонжиг намшиддуу Сүмбаатар Жэнсүг жодвын догжис Сэмбала доймиговын риксүнэви тэгчинжин жугур жүрвийн намрыг монсомжин жогжод Жэнсүг жодвын догжис Сэмбала дойговын риксүнэви тэгчинжин жугур жүрвийн намрыг жүгсүмжийн цаниддуу хайлансоо гэж. За тэгэхээр баг зэрэг өөрчлөлт оруулаад одоо жонжиг намшигчдад зарилгалснаар бол юу гэж юм гэхээр Жэнсүг жодвын догжи Сэмбала доймиговын риксүнэва. За өглөг тэргүүтэн одоо энэ үйл ажиллагаа тийм ээ Барчин дүүгийн 6 брамидын одоо энэ нөхрөөр тийм ээ өглөг тэргүүтний нөхрөөр эзлэгдсэнд бол харгалзах шаардлагагүйгээр тэгчинжин жугур жүрвийн намрыг бол монсомжин жогжод Жэнсүг жодвын догжис Сэмбала дойговын риксүнэвийн тэгчинжин жугур жүрвийн намрыг бол жүгсүмжийн цандаа гэж. За тэгэхээр үг нь л баг зэрэг өөр байгаа юм тийм ээ. Өглөг тэргүүтний үйл ажиллагаагаар бол нөхөр болсон тийм ээ. Тэр нөхрөөр эзлэгдэх энэ гэдэг нөхөр гээ үг нэмсэн болохоос биш. Ерөөсөө утга нь бол түрүүнийхтэйгээ ер нь адилхан. Өглөг бодтойгоор өглөг өгж байгаа үе өгөөгүй юм бодит. Нэг нь үйл ажиллагаа хийж байгаа, нэг нь хийгээгүй. Тийм ээ. Эндээс одоо за арангаа явах юмсан даа гэж бодоо сууж байгаа нэг хүн байх. Арангаа явахаар одоо машин тэргэнд суугаад байдаг юм уу? Ингээд үйл ажиллагаа хийж байгаа. Одоо байдал ийм хоёр ялгаа байгаа шүү дээ. Нэг нь арангаа явах юмсан. Тэгээ ямар ч үйл ажиллагаа. Түүнтэй адилхан өглөг тэргүүтний ямар ч одоо үйл ажиллагаа хийгээгүй байгаа үеийн бод сэтгэлийг. Тэгээ бол тэр нь бод сэтгэл шүү дээ тийм монсом хамаг амьтныг одоо зовлонгоосоо гараасаа тэрний төлөө бурхны хотыг олох юмсан. Энэ сэтгэл бол одоо юу монсом. Тэрийг бол үйл ажиллагаа хийгээгүй байгаа учраас монсом. Яг хийгээд амьтны тусын тул тэрийг одоо яг өөрөө босоод үйл ажиллагаа хийгээд явж байгаа юм бол жүгсүмжийн цаниддуу хайлансоо гэж. Монсомжийн санцам тэгчинжийн цогломна саа дүмбийн бараа гэж. За түрүүн хэлсэн тийм ээ. Монсон болвол алинаас аль хүртэл байдаг юм бэ гэхээр тэгчин цогломоос эхлээд саа дүмбаа хүртэл байна. Монсон өрөөх бод сэтгэл болвол тэгчин цоглом гэдэг нь бол тэгчин цоглом чүнүүг хэлж байгаа шүү дээ. Тэгчин цоглом чүнүүгээс эхлээд саа дүмбаа хүртэл байна. Жүгсүмжийн санцсан болвол тэгчин цогломоос эхлээд санжаажийн саа хүртэл бохны газар. Тэгээ яагаад түрүүн хэлсэн тийм ээ? Монсом яагаад саа дүмбаа хүртэл байгаа юм бэ? Саа 8 дугаар газар дээрээс яагаад монсом байхгүй болчихж байгаа юм бэ гэхээр нөгөө мадаг саа дүм буюу нөгөө эс арилсан одоо 7 газар арилсан 3 газар гэж байна тийм. Мадаг саа дүм дагвасаасун. Тэгэхээр 8, 9, 10 дугаар газар бол нөгөө бодгаал маань хоосон чанарыг тэгш агуулсан бяцлаглаасаа боссон житвийн үед ч гэсэн юу төрөхгүй. Дэнзэн онжирва төрдгөө. Дэнзэн онжирлдгүү гэсэн. Эмбэр зэмбийн зэмба сэтгэл төрхөө болчдөг. Онжирва гэдэг. Тэгэхээр 8 дугаар газраас эхлээд жирийн одоо ийм бяцлал хийгээгүй ийм үедээ ч гэсэн юмсыг бол үнэнд барих тэр бодол бол төрөхгүй. 7 дугаар газраас доош 7 ороод шүү. 7 ороод тэгээд 7 6 5 4 3 2 1 энэ одоо 7 газар бол яах нь зөвхөн хоосон чанарыг тэгш агуулan бяцлагж байгаа буюу донёдлоо зээжигдүү нямбар шагалж шагвын үед бол дэнзэн онжирва төрөхгүй. Тэгээд бяцлаглаасаа босохоор дэнзэн онжирва бол төрнө.
бензин үннээсээ бүтсэн юм шиг юмс харагдах энэ төр бол байна. Тэгтээ бол мэдээж хоосон чанарыг одоо илт онсомдууд оголсон учраас тэрэнд бол шунал монол энэ төр бол үгүй шүү дээ. Бид энэ шиг тэрэнд бол тэгж үннээсээ бүтсэн юм шиг харагдаж байгаа харагдах энэ төр байх боловч тэрэнд одоо шунах 8 дугаар газараас дээшээ бол дэнзэн онжирваа бол угаасаа тийм учраас ялгамжаатай. Тийм учраас онсомжийн сандсан бол тэгчингийн цогломоос дүмбийн бар байгаа. Жүгсэмжийн сандсан бол тэгчин цогломоос санжээжийн сав. Тэгэхээр тэгчин одоо цогломоос бол яах нь дээшээ яваад тэгээд одоо цаа товлоод тэгээд мадаг саа дүнд байх нь байна. Тэгээд дагваа саа сүмт ч гэсэн жүгсэн байж байна. Санжээжийн сав. Ламирм чичүн нийтэн сэрпрэн дарна цанид ардан даваала онсом цоглом хоноодан жүгсэм жүгдэм товын цогломнэ санжээжийн саяын барна ядуурс. Тэгэхээр энэ үг гараад ирлээ шүү дээ тийм ээ. Ламирм чичүн их баг бодмөрийн зэрэг богдламын зохиосон их баг бодмөрийн зэрэг болоод сэрпрэн гэдэг нь бол лэгшит сэрпрэн. Лэгшит сэрпрэнгийнхаар болов гэж байгаа. Лэгшит сэрпрэнгийнхаар болов цанид ардан даваалаа гэдэг нь бол таны энэ тавьдгийн өмнөх тийм ээ тэр нөгөө юу гэлээ Донгийн сэм бэлвийн дүүн ядна намчин дөнөржи дандан дун цүмбэр дэмби тэгчин сэмжид ядуаны жодоо нямлангийн жаван ойсу сэм бадан масэмба энэ төргээ тавьсан шүү дээ. Ер нь бол тэрнтэй адилхан маягаар тавьж байна гэж. Онсон цоглом хоноо гэж. Монсон бол цоглом хоноод байна гэж. Ламирм чичүүндан сэрпрэн болвол тэгж омондгоо гэж. Тэгж зарлиг. Монсон цоглом хоноо гэдэг нь бол цоглом дотор 3 үе байгаа шүү дээ, тий. Цоглом, чүмүү, бэрэн, чэмбүү. Тэгэхээр ламирм чичүүн сэрпрэнгийнхаар бол цоглом гэдэг нь энэ 3 үедээ бол гурвууланд нь байгаа гэсэн үг биш шүү. Ламирм чи та нар ламирм чичүүн уншаа байц тий, тийм ээ. Ламирм чичүүн сэрпрэнгийнхаар бол монсон цоглом чүмүү хоноо шүү. Бүр энэ дээр тодтож өгмөр байгаа. Цоглом чүмүү хоноо. Цоглом бирэнд монсон байхгүй. Ламирм чичүүндээ сэрпрэнгийнхаар бол цоглом бэрэн цоглом чимбүүд бол монсон байхгүй. Цоглом хоноод монсон байгаа гэдэг нь бол цоглом чүмүүг хэлж байгаа. Цогломын бүр нэгдүгээр одоо үе гэх юм уу тийм ээ. Тэгж хэлж болох юм уу юм мэдгүй. Ямар ч байсан зөв төсөөлөхөд цоглом чүмүү бэрэн гэд дээш ингээд шат дахиад явж байгаа. Бодийн сэтгэл хамгийн анх төрөхтөөгөө зэрэгэл цоглом чүмүү товл. Тэгчин цоглом чүмүү. Тэгчин цоглом товлж байгаа. Тэр цоглом нь ямар цоглом юм бэ гэхэд тэгчин цоглом чүмүү гэдэг. Монсон болвол цоглом хоноод жүгсэн болвол жүгдэм товын цогломнэ санжаажийн саяын барна ёдоо гэж. Тэгэхээр жүгсэн болвол жүгдэм буюу жандам тий бодийн самаар олоод бодисадын самаар төрүүлсэн цогломоос санжаажийн саяын барна ёдуур сүнсөө гэдэг нь энэ цоглом 8 гэдэг нь цоглом бэрэнгээс эхэлнэ. Тэгэхээр монсон цоглом хоноод гэчээд жүгсэн жүгдүн товын цогломноос гэхээр чин зэрэг арай нэг жоохон эвгүй байгаасаа хэрвээ энийг цоглом чүмүү хоноо гэхгүй юм болов тийм ээ. Энэ хоноо гэдэг нь цоглом чүмүү шүү. Тэгэхээр жүгсэн жүгдүн товын цогломнаа гэдэг нь цоглом бэрэнгээс. Тэгээд цоглом бэрэнгээс эхлээ санжаажийн саа хүртэл байна гэж айлцсан зарлилсан байна. Энэд ир авдууд данвын найсуу тон оо гэж. Энэ номдол болвол тийм ээ энэ тэгшит сэрпрэндан ламирм чичүүнний дагуух одоо энэ номлосон одоо монсон цоглом чүмүү хоноо жүгсэн болвол цогломоос эхлээ санжаажийн саа хүртэл байна гэж байгаа энэ бол сэтгэл одоо маш их татагдах ийм одоо зүйл байна гэж хэлж байгаа нь юу хэлэх гээд байгаа юм гэхээр энэ бол умаа танжирвын ёсон. Энийг ир авдуу давын найсуу тон гэдэг нь бол энэ бол алдан умаа танжирвын ёсонд бол ийм юм шүү. Одоо умаа ранжидвийн үе ярьж байгаа үед бол ийм бишээ гэж хэлэх гээд байгаа санагдаа. Тэгэхээр
Аа, манай эх чааны лам, ажин сонин давг лам болоод өөрөө одоо бас маа танжирын ёсонд болвол үнэхээр одоо бас сэтгэл нь татагддаг ийм байдал бол энэ үгээр бол энэд ир авд удаан найс. Зүгээр л одоо ума танжирын энэ бол ума танжирын ёсонд шүү гэж хэлээгүй. Ир авд удаан одоо тийм ээ энэ номлол бол одоо сэтгэл матад одоо тийм ээ хэлийг булаах ийм номлол юм а гэж байгаа нь бол ума танжирын ёсон шүү гэж хэлж. За ийм юм шүү. Тэгэхээр одоо бол умаар анжидгүй ёсонд ярьж байгаа учраас дээрхийн дагуух тийм ээ онсон болвол са тунаж байгаамаа. Энэ дээр түрүүний хэлсэн тэр зүйлийг бол дахиад нэг сануулчих. Энэ дээр жоохон хүмүүс яадаг юм шүү. Манай банчин их чааны улсууд ч гэсэн энэ дээр жоохон асуулт тавиад байдаг шүү. Сайн яагаагүй анзаараагүй энэ төр байдаг юм уу яа. Энэ хараа дэна монсомны цогломны сүндээ са тунажин алин бала ниваме бар ондэ гэсэн шүү дээ тийм ээ. Монсон болвол цогломоос эхлээд са товлсон үед ч гэсэн байгаа гэж хэлэхэд бол хүлээн зөвшөөрөхөд гэмгүй юм а гэж. Тэр монсон болвол цогломд бол эхлээд төрөн тийм ээ. Монсон төрөхтэйгээ зэрэг цогломоор угаасаа орчиж байгаа цоглом баа болчих. Тэгээд бол цаа товлсон үед ч гэсэн монсон байгаа гэхэд бол гэмгүй гэсэн. За энэ ихний хэлэх гээд байгаа санаа нь бол энэ. Тэгээд дараа нь одоо энэ тодруулсан байгаа энэ са томно донид онсомдуу догжон дээд догын шээрвжин ойсон масан би сэмжит гав дүмэрж унгичэр гэдэг нь ингээд аль тарахад бол энэ ямар ч холбогдолгүй юм шиг харагдаж байгаа бол энэ бол энэ утгыг хэлж байгаа биш. Зүгээр энэ дээр жишээ болгож үзүүлж байгаа шүү гэдгийг л сайн жишээ болгож. Жишээлбэл цаа товлоод донид онсомдуу доголдсон ч гэсэн донид догын шээрвэр эзлэгдээгүй бод сэтгэл бол олонтоо төрж бүрдэг шүү дээ. Тэрэн шиг. Тэрэн шиг. Тэрнээс биш цаа тоноо донид онсомдууд явж дээд догын шээрвэр ойсон асан би сэмжит гав дүмэр жуа ина монсон юу цогломноос үндэ са товнож хайл монсон болвол цогломноос үндэ са товнож хайлан бол нява мэвэр ом чауртал гэмэд ямар ч утга байхгүй шүү дээ тийм ээ. Ондэ тэдэ юм бэ чи жун ээчэр гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол тэгсэн үг биш шүү. Энэ бол ийм жишээ үзүүлж байгаа. Энэ бол ийм юм аа. Тэр ийм байж болж байгаа үсттэй. Тэрэн шиг гэж. Тэрэн шиг ийм маягаар ингэж жишээлж үзүүлж байгаа юм утга юм шүү. Энийг манай банчин их чааныхан ч гэсэн энэ дээр бол зобо мобо хийж яхад бол гайхаад байдаг. Тэр энийг бол бэ юм аа гэдгийг ойлгох. Б-ийн дом маян гэдгийг ойлгох. Энэ бол биш ээ. Энэ бол бэ юм шүү гэж. Тийм ээ. Одоо тэгэхээр ойлгомжтой болж байгаа. Онсон болвол цогломоос эхлээд са товлцсон үед ч гэсэн байж болж гинэ. Болж гинэ. Тэрэн шиг гэх юм уу үүнтэй адилхан саа товлоод донид онсомдуу доголдсон байхад ч гэсэн донид онсомдуу дугуйн шээрвэр эзлэгдээгүй сэмжид төрөх бол олонтой байна гэж. Энэ сэмжид ямар вэ? Сэмжид гав дүмэр жунгаан гэдэг нь бол сэмжид гав дүмэр ямар сэтгэл жунгаан гэхээр энэ монсом жунгаан юм аа. Монсом жунвэж. Монсом жунгаан. Тэгэхээр саа товлцсон донид онсомдуу доголдсон. Тэг чин тонлом товлцсон. Тэгээд тэг чин тонлом товлцсон энэ ганцгийн жудлаа Жэвийн сэмжид ийна тэр донид онсондуу дагуун шээрвжсэн би чаваа байхгүй. Тэрнтэй адилхан монсон болвол тогломоос эхлээд цаа товлцсон үед ч гэсэн байна. Цаа товноо гэдэг чинь юуг тодтогч өгж байгаа вэ? Донид онсондуу доголцсныг хэлж байгаа шүү. Цаа товноо гэдэг. Монсон болвол цогломоос эхлээд донид онсондуу доголцсон үед ч гэсэн байдгиймаа гэхэд бол гэмгүй. Яг гэвэл цаа товлоод донид онсомдуу доголдсон донид онсомдуу дагуун шээрвжээс ойсон масан би сэмжид ав дүмэрж юм. Ав дүмэр сэмжид буюу монсон гав дүмэрж юм ээч. Ингээ харилцсан нэгрүүн шидээдэж шүү дээ тийм ээ. Монсон болвол донид онсомдуу доголдсон үед ч гэсэн төрж болж гинэ. Донид нэг талдаа нөгөө талдаа болохоор донид онсомдуу доголдсон ч гэсэн
Донёд онсомдууд овгийн ширээр эзлэгдээгүй ийм онсом төрх байна гэж. Хоёр юм яриад шүү дээ, тийм ээ. Нэг бөмбөг өрөөд хоёр гарлуугаа шидэж байгаа шиг. Энэ бол тэгтээ энэ баг годолж байгаа энэ бол энэ жишээ шүү. Жишээ маягаар үзүүлж байгаа юм. Энийг нэг анзаарчих юм бол энэ хэсэг дээр бот нь бол гайвэ. Энийг бол жишээ гэж бол буруутчих гэдэг. За хоёрдугаарх гэж юм тийм ээ. Нева сансамжийн гоноо гэж. За бодит сэтгэлийг бол дотор нь олон янзаар ялганаа гэсэн шүү дээ тийм ээ. Сая бол одоо таны өнгөрсөн яриа бол овон гоноо. Мөн чанарынхаа нүүднээс бол онсом жүгсэм. Мөн чанарынхаа нүүднээс ялгахад бас хоёр гэсэн тийм ээ. Нэгдүгээр дайж өдрөгжийн гоноо гэсэн тэн дээр нь бол хүнзүв сэмжид, дондом сэмжид гэж хоёр байна гэж. Тийм ээ, дайж өдрөж. Тэр мөн чанарынхаа нүүднээс хоёр багагийн хоёр дахь нь бол одоо инсүлжийн гоноо. Мөн байдлынх нь хувьд бол ялгах юм бол монсом жүгсэм гэж байна. За тэгэхээр сая бол монсом гэдгийг ярьлаа. Жүгсэм гэдгийг ярьлаа тийм. Тэгээд санцам хаанаас хаа үртэй гэдэг. За тэгээд монсом бол цоглом чүн хоноогийн жүгсэм өдөн товын цогломны санжаажийн саа үрт байдаг гэдэг. Энийг 90 адуу давны най буюу энэ бол балдан умаа танжирмын лүг юм ийм одоо монсом жүгсэм бол инсүлжийн гоноо бол ийм байна. За хоёрдугаар санцамжийн гоноо яна ши ядтэй гэж. Газрын одоо тасалбар хуваарын хувьд тийм ээ хаанаас хаа хүртэл аль нь байд юм бэ гэдгийг талаас нь ялгах юм бол дөрв байна. Тогжиржийн найгавжийн мавожодын сэмжид, мадаг садунжийн найгавжийн тагсам давгийн сэмжид, дагва саасумжийн найгавжийн намбар мэмбийн сэмжид, санжээжийн саяын дева бамын сэмжид намсуу ёвичэрдээ гэж. Энэ юу гэсэн үг гэхээр цогжиржийн найгав гэдэг нь цоглом жорлом. Цоглом жорлом юм ба бүр ширшаа тийм ээ сэмжид ярьж байгаа юм. Тэгчин сэмжид ярьж байгаа учраас бол сэмжид ярьж байгаа учраас одоо тэгчин цоглом жорлом гэдэг нь ойлгомжтой. Тэрнээс биш нянтой 10 жил хоёр дээр сэмжид гэдэг юм ярихдаггүй шүү дээ тийм ээ. Сэдв байхгүй шүү дээ тийм. За цоглом жорлмын үеийн одоо итгэлийг бол мавожодын сэмжид мавожодын нэр том юм энэ шүү. Мавожод. Мадаг садунжийн найгавжийн буюу нөгөө одоо үл арилсан 7 газрын үеийн сэтгэлийг бол тагсам давгийн сэмжид гэх. Мадаг садун ис арилсан. Тэр нь юу гэхээр житовжийн найгавсуу бензин онжирвай төрдөг учраас мадаг садун гэж. Дагва сасун буюу нөгөө нийт 10 газар байгаа шүү дээ. 1 2 3 гэдэг. Са дамбууса, ниваса, сумба гэдэг 10 газар байгаа. Тэр 10 газрын эхний 7 бол үл арилсан буюу мадаг садун. Дээд 3 буюу 8 9 10 дугаар газрыг бол дагвасаасун гэж харилцсан тий ариун юм энэ 3 газар. Тэр нь бол яг үг гэхээр житвийн үед ч гэсэн бензин онжирва төрдгөө учраас дагвасаасун гэж нэрлэж байгаа шүү. За энийг яг дагвасаасунжийн найгавжийн сэмждэг бол намбар мэмбийн сэмжид гэж. Энэ нэр томьёонууд он яруу. Аваажууд намбар мэмб. За санжаажийн саяын дева бамын сэмжид. Нэг газрын одоо бодис сэтгэлийг бол дева бамва юу одоо түүтгэрийг ингэж нэрлэдэг гэж. За энэ тухай жанлаа гэж. Жанлаа сэмжид дэний саа намла мойдон сам дагва гэж. Аваажуудын сэмжид үг шүү дээ. Саа намла мойдон сам гэдэг нь лахам дагвын сэмжид. Намбар мемба шэндо доод дишин дева бамва мөн бол дева бамын сэмжид байдаг юм гэж тэ. За саяны энэ дөрвийг л бол үнгээр үжилчтэй сэмжидээний санамда мойдон дагваад намбар мемба шандуудад дишин дева бам шээс ингээд энэ санцамжин гоноо бол ингэж гэж. За сүмба гойчжин гоноо яна сүм ядтэй. За сүмба 3 дугаарх нь бол гойчжин гоноо тийм ээ гойч. Хэрэг одоо хэргийнх нь үүднээс ялгах юм бол 3 байна гэж. За Симжаан тамжид санжаажийн саалаа годна гранит санжаавар дэдвис үжил даваас гэдэг.
Заавал ийл бол хамаг амьтныг бурхан болгоод бурхны газарт хүргээд тийм ээ эхлээд тэгээд ранит санжаавар гэдээс дараа нь бол өөрөө бурхан болох гэж байгаа нь бол чүгзий давуулсан чүгзий давуу. Одоо бод сэтгэлийн тэр байдал хүч юм нь бол харилцан адилгүй өөр өөр. Тэр хамаг амьтныг одоо хүн болгоод дараа нь юу ёо гэж юм. Багшин багшин тамжид нямду санжаавар би нямба давуулсан. За өөрөө болоод бусад тийм ээ бусад амьтад хамтдаа ингээд хүн болохыг хүсэж байгаа. Ийм одоо нямба давуулсан юм. Нямба давуу. Далайн хөгш ламирмын сүмчэн дээр аа Монгол Тоён ламаа гэдэг Монгол лам юм. Тийм Тоён ламаа гэдэг. Тэр хүний тэр бодитын сэтгэлийн тухай бичсэн номны арын одоо зориулга ерөөл дээр би хизээч одоо битгий бурхан болоосой хамаг амьтны одоо тусын тулд тамийн орол одоо мөнхөд байгаас хизээч бурхны утгыг битгий олоосой гэж ингэж ерөөл тавьсан байлээ. Далайн хөгш альжсэн та нар сонсч тийм ээ. Тэгээ би тэрийг уншаад бол миний сэтгэлд нэг тийм одоо сонин мэдрэмж төрсөн. Би бол тэр хэмжээнд арайч бодож чадахгүй байна. Зүгээр нямба давун сэмжид бол одоо бас байж болох юм. Тэр нь хаашаа юм тэгж айлдчихсэн. Тэгэхээр одоо ямар ч байсан далайн хөгш бол нямба давун сэмжид бол байгаа гэдгээ өөрөө бол тэрүүгээр айлдж байгаа тийм ээ. Тэр одоо далайн хөгшин айлдсан. Тэр нямба давун сэмжид гэдэг нь бол хамаг амьтан бүгдийг дагуулад хамтдаа ингээд бурхны утгыг тэгж бодож байгаа сэтгэл бол нямба давун сэмжид. За рани санжана чан доллар додви жалва давун сэмжид. Рани санжана шан доллар. Эхлээд өөрөө бурхан болоод бурхны утгыг олоод тэгээд бусдыг одоо ингээд гитлэх арга замыг зааж өгөөд ингээд бусдыг зовлонгоос гиссэн ийм одоо жалва давун сэмжид хаан адил юм уу хаан. Тэгээд өөрөө хаан тэгээд бусдыг одоо ард түмнээ тэгээд одоо аж амьдралын сайжруулад ингээд цулдаг шиг хаан шиг юм уу тийм. Тэгээ энэ чүгзий давуу сэмжид гэдэг нь одоо зүргийн манлай гэх юм уу тийм ээ. Одоо нөгөө амьтдын нөгөө нэг азар мазар ч юм уу чинь нөгөө нэг сүргээ хураагаал ингээд оноос нь ингээд явдаг шүү дээ. Урдаа ингээд нөгөө бусад одоо амьтд нь ингээд яваад өөрөө хойноос нь ингээд буугаад явдаг. Тэгээ ихтэйд бол хамаг амьтныг бурхан болгоод араас нь өөрөө бурхан болдог бол чүгзий давуулсан. Тэгээ бусдаа бадав. За рани санжана эхлээд бурхан болоод дараа нь бусдыг гитхийг хүсэж байгаа энэ нь бол залуу давуулсан. Ингэж байна. За энэ бол сүмба гойччин гоноо ялгах юм бол ингэж юм шүү гэж. За шива бэдэг жөдөнжин гоноо гэж. За дөрөвдүгээрт нь бол жишээлж бод сэтгэлийг ингээд өөр ингээд жишээгээр үзүүлээд тэр жишээлж үзүүлсэн нь бол энтэй таарч байгаа ингээд номын утгатайгаа таарах хэрэгтэй шүү дээ. За бэдэг чөдөнжин гоноо тэрийг тэрээр хөрлүүлж ном лугаа цохилтхын үүднээс үзүүлж ялгах юм бол олон байна гэж. Энэ олон гэдэг нь бол хэдийг хэлж байгаа гэхээр өмнө хэлсэн тийм ээ 22 байна. 22. Олон гэдэг байгаа нь хамаагүй биш энэ 22. Ондогжин дээр ялгсан намба нишу зани со гэд ялгсан тийм. Диан сасар даваамэ тэр дээр эн чин жунаа зо доржоор юм шинэ ондог гэд 22 сэтгэл. Цаа сэр даваа гэд газар адил алт адил гэдэг жишээлээд ингээд гаргасан. Энэ ондогжингийн ялгсан ялгал бол энэ бидэг чөдөнжин оноо ялгсан ялгал. Тэр нь бол энэ намба нишу зани со гэд 22. Тэгэхээр бол бидэг чөдөнжин оноо яна нишу зани буюу 22 байна. Энэ дээр бол зүгээр олон гэж. Тэгэхдээ биеийн гоноо ява цаа давуунэ бэрэн давун сэмжиж юм. Тэгэхээр үлгэрийн үүднээс жишээний үүднээс ялгах юм бол газар айдлын одоо бод сэтгэлээс
Тэгэд үйл ажлын бодис хүртэл юм аа. Ингээ 22 байгаамаа. Тогжин гоноо яна дүндэн сэмжид ласуугаад думаа явж. За бээлж үзүүлэх нь бол жишээ нь бол газар айдлын сэтгэлээс үйл адил те. А тэрний одоо тэр утга нь болсон. Тэр одоо энэ бол дог гэдэг нь нөхөр гэсэн үг л дээ. Тэрнийх нь үүднээс ялгах юм бол Дүмбаадан Дембийн сэмжид буюу Дүмба те нөгөө туршил дур тэр Доба сэмжинд байны шамдунчир яндаг зүгүй жанчуу дод гэдэг юм уу. За тэднийх нь үүдээс сэмжид ласуугаад Думаа явж гэдэг нь мөн адилхан 22. Тэгэхээр Бэйн гоноо 22 юм чинь нөгөө тал нь бол Догжин гоноо яваа 22 байна. За энэ нь бол юун дээр байгаа шүү дээ тийм ээ. Ондогжин дээр байгаа. Бэйн сасар цаа давун сэмжид гэж байгаа зү. Бэйн саа сэр гэдэг. Саа гэдэг нь саа давун сэмжид. Сэр гэдэг нь сэр давун сэмжид тийм. Бэйн сасар давун тэр дээр эн чинь жонацо дөржөр юм шинэнд. Ичин норвон юм аа жолоо зодол ломбоч шамбаа годмч хүдэн дааны амбааны ишүү зааны соо гэдэг энэ 22 та. За ингээд Ева бол үүсэж байгаа юм байна. За одоо ингээд 5 дугаарт бодис сэтгэлийн тус эрдэм гэдэг бол юу юм бэ? Ямар байх юм бэ? Энэ бодис сэтгэл ямар тус эрдэмтэй юм бэ гэдэг нь бол дээд даван сэмжид ба хаян чимбуудан дандэ гэж. Тэр ажлын бодис сэтгэл нь бол сэтгэлийг үүсгэх нь бол их одоо тус эрдэм луга төгс. За ямар юм гэхээр ар сагжийн дэгва дагжин гэж. Өр тураас нь тэргүүшгүй цагаас хураасан хилэнц бүгд бол арилах юм аа. Ансангийн жива жадна найгав дэндүр жишин гэж. Муу заяан төрхийг бол таслаад, муу заяан төрх тэр төрлийг бол таслаад за ахуй үстэй бол амгалан сайн заяанд бол төрүүлнэ гэж. Жишин бишиг срай шивэн агва тоо. Тэгээ бод сэтгэл зүрүүлснээр бол бурхны хөвгөн химээ одоо сайшаалыг оо гэж бод. Жигдэн лаадан жави чаг жавын хойс үжир бод гэж. ертөнц хийгээд тэнгэр нугуудын болвол мөргөлийн одоо орон мөрөгхөд зохистой ийм одоо орон болт юм гэж. Тэнгэр хүмүүний мөргөлийн орон. Эцэс чандаа бол эцэстээ бурхны хутгийг олохын тэргүүтээ хаяндан дэмбичэрдээ гэж. Ийм одоо тус эрдэм дугаар төгс. Энэ бодисодын сэтгэлийн тус эрдмийг бол маш товчхон базаад ингэж сэтгэлийн тус эрдмийн тухай бол бодмирын зэрэг их баг бодмирын зэрэг мөн заваа ламын бодиссэтгэлийг тухай нөгөө 108-ын шат одоо ном байгаа тийм ээ заваа ламын сүмэн байгаа та тэр бол үнэхээр гоё юм байна шүү дээ тийм ээ. Тэр тэрнээс бол тус эрдмийн биш шүү тийм ээ. За жонжиглаас энэ одоо бодиссэтгэлийн тус эрдмийг жонжигт юу гэж айлтсан бэ гэхээр Шантидевагийн боди чараа аватара бол юу гэж сэрзүр зүй намба чогдаву эзэн лүдэ лана жалвику ринчин ринтэн медур журвесна жанчу симшэ жава равтан сун гэж тийм ээ. Алтан дуруулагч ир бит тийм ээ. Алт бус зүйлийг алт болгож байгаа тэр эер гэдэг юм эрдэнэ. Тэгээ адилхан ариун бус одоо энэ хүмүүний төрөл ариун бусын бие эзаун илүү тэ сагжаа нэрлэнгийн пумбу ама ланюнжи панви өрдийн одоо үйл нисванисын ирэхээр авсан энэ муу биеийг бол яах нь бурхны бие болгох өөргөх тэр бус зүйлийг алт болгож исэн эер мэд тийм ээ. Эер гэдэг эрдэнэтэй адилхан бод сэтгэлийг төрүүлэх юм бол бидний энэ ариун бусын бие үүнийг бол бурхны бие лагшин бурхны бие лагшин бол үнэлшгүй юм эрдэнэ болгож хувирах. Тэр зүйл нь юу юм гэхээр бодийн сэтгэл юм шүү гэж. Тийм учраас үүнийг бол сэтгэлдээ бол баттай ингэж барь тах зүйл нэ. Энчүү сэмчээр юм боож мажа банам жижиж яваа нямба мэдүрэ боно гондод тэ төрөөгүй бол төрүүлээ төрсөн нь бол яах вэ дээш дээш тэгэд бол равдан сун хэмээсэн хийгээд жанчуу сэмжээ журна ажиг гис
бодийн сэтгэл төрөх юм бол тэр агшиндаа л бол яах нь хорвий зангороор дамби нямтаг нам бишиг намжийн сарайшаа жожаа шингэн гэж. За энэ одоо зовлонгийн хүлээс болсон өслөнгийн гяндан юм бол хүлээс бол тэгээд тайлагдаад бишиг намжийн сарай гэж. Тэгээд одоо бод сэтгэл төрсөн тэр агшиндаа бол аа амгалантай ажирсан нугуудын хөвгүүн хэмээн хэлэгдэнэ. Бурхны хөвгүүн гэж хэлнэ. Жалсрай гэж хэлэг. Элбийн сарай. Бишиг намжийн сарай хэмээн үүлгэнэ. Жигдэн ламирж жайвээс чагжирж үр. ертөнц хийгээд тэнгэр хүмүүн сэлтсэн юм бол өргөлийн орон болоо. Ягаад гэвэл бодисотоо болчих. Ягаад гэвэл тэрэнд бол хамаг амьтныг инэрэн агуу хэл байгаа. Хэмээн бол агуу ихэд зарлагдсан гэж. За ингээд бол энэ хүрээд бод сэтгэлийг барчин жидонд бол яриад энэ хүрээд дүүрч байгаа. За тэгээд эндээс бол ингээд дамаг буюу увдас гэдэг нэртэй ийм сэдв нь бол эхэлж байгаа. За тэг байс гэж юм тийм. За ингээд бод сэтгэлийг яриад тийм ээ. Сая дүрлээ шүү дээ. За тэгэхээр бид нар чинь ондог жин дээр одоо хаана яваа вэ? Ондог жин дээр бид хаана яваа вэ? Энд яваа шүү дээ тийм ээ. Нянтош яваа цолон гүшээ чожид явцсан. Намбат хамжиж чинэл домбодлоо шинжин яваа чожиж үе дагничи дэлэг дүүний доо жаваа зомбийн говайн ингээд ондогчин зохиосны хэрэг нь бол энэ юм. Чэр парл чимбаны гээд ширчин ярьсан тийм ээ. Чүн ширчин, лам ширчин, брав ширчин. За тэгээд тэр нь бол ойв жадыг хэлж байгаамаа гэсэн тийм ээ. Ойв жадаар шир чимбас сум энийг бол ойв жадаар үзүүлж байгаамаа гэсэн. Ширчин дооны утгыг. Тэр нь ойв жад нь юу юм бэ гэсэн чинь намгүн чинэд буюу намбаа гүн чимбийн ишээ намчин тэгэл ламши танаа хамжиж шивана намгүн онзог тийм ээ. За тэгээд гүнши тэгээд намзэг журва зэмүү намзэг журва зэмүү журва тарживэн журва ажигжигон зогжин чүгээд ажигмын журва тэгээ брав чогүүгээд э намжаад тэгээд энэ бол ойв жад энэ юм шүү гэдэг. Ойв жад чинь энэ 8 гэ ондогжин дээр ингээд тийм ээ. За тэгээд сэмжид бадан дамагдан сэмжидва гэдгийг нь бол сая ярьлаа шүү дээ. Сэмжидва гэдэг юу юм бэ гэдэг сая. Одоо энэ дамаг. За тэгэхээр яаж холбогдож ярьж байгаа юм бэ гэхээр хаана яаж холбогдож юм гэхээр за бод сэтгэл гэдэг чинь ийм байдгийн болвол тэгвэл сэмжижин гавсуу бод сэтгэлийн үед тийм ээ. Энэ дамаг тэгчин сэмжид хоёрын хооронд нь холбож өгж байгаа хэсэг нь одоо энд гарна. Энийг бол цамжир гэж цамжир. За энэ цамжирын шүн нь бол энэ. За цамжир тэгэхээр сэмжижин гавсуу доодон данжоо нягаад тийм ээ. Ширчин доо болоод ондогжин хоёуланд нь бол тэгчин сэмжижин мэгва ана мэдвийн жанчуула мэгүр сүнна гэж. Тэгэхээр тэгчин сэмжижин мэгва буюу бод сэтгэлийн тэр зоригдол нь бол юу байх юм бэ гэхээр Бурхны хутаг юм гэж зарлагдсан байна. Бурхны хутаг. За тэгвэл тэр Бурхны хутгийг олох арга нь ямар байх юм бэ гэвэл ямар аргаар тэр Бурхны хутгийг чинь олох юм бэ хэмээвээс тэр олох арга нь бол ийм байна. Дэла самба самаа замжи мичуг гис гэж. За ердөө тийм сайхан сэтгэл амтныг өрөвдөж харилсан сайхан сэтгэл төдийгөр бол болдгоомаа. Самба самаа замжи мичуг. Дуа нэмсүүл лэн гойшин бүтээлийг бол анхааран авах хэрэгтэй юм гэж. Бүтээл гэдэг нь юу хэлж байгаа гэхээр үйл ажиллагаа. Арчин дүүгийн нямлан. Тэгээд арчин дүүгийн нямлан гэдэг маань одоо тэгээд өглөгөөс ахуулаад тэгээд самаади бэлтгэл одоо тийм ээ олон чанарыг онох таних билгүүн. Тэгээд сайхан сэтгэл төдийгөр бол Бурхныг утгийг олдгийн биш ээ. Дүа нямсуул юм бол тийм ээ. Бүтээлийг бол анхааран авах хэрэгтэй юм.
Тэр бүтээлд нь бол тэгчинжийн дамагла тойсомжис дондог жодоо шиг гоё. Тэгж бүтээхийн тулд яах ёстой вэ гэхээр их хөлгөний энэ увдс буюу энэ дамаг гэдэгт бол сонсох санахаар бол буруу бодлыг таслах тий. Буруу бодол эндүрч андуурах бодлоготой дондог жодоо. Байхгүй зүйлийг байгаа гэж эндүрсэн тэр бодлыг бол засах хэрэгтэй л. Дондог жодоо. Үд зүүх гэсэн үг шүү дээ. Дондог жодоо. Хөөрөмж. Байхгүй зүйлийг байгаа гэж. Ансхийн даг мэд байтал бодгаалын би гэж бодох. Би гэдэг зүйл байхгүй байтал бид нар байгаа юм шигээр бодож эндүрч. Юмс үннээсээ бүтээгүй дэмбэр мадууа байтал дэмбэр дүүа юм шигээр бодож андуурч байгаа. Энэ бүгдийг бол тассан зохицуулах. За тийм болвол тэр их хөлгөний өвдөс буюу тэгчинжийн дамаг гэдэг чинь ямар юм бэ гэвүлгээд энэ одоо сэтгүүл онаа гэд ингээд тэгчингийн дамаг. Тэгэхээр гоё холбож өгж байгаа биз. Ход сэтгэл дамаг хоёрын хооронд цамжир гэж нэ. Энэ бол одоо харчин жидонгийн цамжиржийн шүм бол энэ баг те. Тэгчин сэмжидон дамаг хоёрыг холбож өгж байгаа холбоос нь энэ. За тэгэхээр ингээд энэ хүрээд харчин жидонгоо төр орхиод харчин таажид дээр чин сэмжидийн тухай одоо ямар шинжилгээ хийсэн байгааг бол цэцгээ тийм ээ. За тэгэхээр бол ингээд сэдвээр нугаагаад тэгээд жидонгоо уншаад ерөнхий ойлголтоо аваад дараа нь бол таажид дээр тааж одваа гэдэг нь бол эцлийн шинжилгээ тийм ээ. Тэр нь бол юу гэж айлцсныг тийм. Тэгээд уншаад ийм маягаар харчин жидон таажид хоёроо уншаад яваа гэж. За сэмжид бааны шандун чир хэмээх тэргүүтэй үед бол сэмжид бааны шан янда зүг жанчуудод гэсэн. Хэмээх тэргүүд бол шүндүндон тааж одваа гэж. Шүндэн буюу шүнжүр дагжур годл тийм ээ. Дамбууны шандунду зогжонла мигшин ранги догсуу жүрвийн эбодон цүндүндүү жүрвийн тэгчин ламжийн жугар жүрвийн зовуу ижээ намрыг чадваржин чөөжин тэгчин сэмжижин цанид эндээ ийм жогжид юм бэ ч. Тэгээд жогжид цанид хоёр бол нэг утга. За энэ тажид дээр тавьж байгаа одоо эцэслэн шинжилээд одоо бүр зайш за ийм юм байна гэж тогтсон одоо банчин аранлагын тэгчин сэмжидийн цанид бол энэ шүү. Банчин аранлагын тэгчин сэмжид цанид бодисодын сэтгэл гэдгийг одоо банчин соном дагуулам тодорхойлохдоо бол ингэж шанданду зогжонла мигваг бусдын тусын тулд Бурхны хутагт бол дөргигдсон. Тэгээ ранги дугсуу жүрвийн дебадон цүндэн гэж. Тэгэхээр энэ бусдын тусын тулд зорьсон энэ одоо бодол гэх юм уу ийм нэг оюун байна тийм ээ. Энийний нөхөр болсон энтэй нөхөрлсөн ийм туслах сэтгэл нэг ийм хүсэл байна. Хүсэл. Дээдэн цүндэндүү журваа. Түүнтэй адилхан яах нь вэ? Тэгээ ямар үйл ажиллагаатай вэ гэхээр тэгчин ламжийн жугар жүрвийн зовор ижжээ намрыг. Тийм ээ. Их хөлгөний одоо их хөлгөний мөрөөр орох үүд нь болсон ийм гол сэтгэл ялгамжаатай ийм гол сэтгэл зовуу ижжээ намрыг ялгам чадваржин энэ бол тэгчин сэм. Шанданду зогжонла мигшин ранги догсуу жүрвийн дебадан цүндэндүү журва. За тэгэхээр энэ дээр энэний тодорхойлт нь юун дээр байгаа шүү дээ. Ондог жин дээр байгаа шүү дээ. Энэ сэмжид бааны гэж байна. Чин сэмжид гэдэг шандун чир. Тэн тусын тул яндагур зөгүй жанчуудууд додва. Энэ доба гэж хүсэл шүү дээ. Хүсэл гэсэн. Энэ добод нь цүндэнд жүрвийн чин ламжийн жугар зүрийн зовор игийн намрыг гэж ингэж. Энэ дээр яг л одоо майтрингийн ерөөсөө энэ цандын тавиад өгсөн байгаа. Сэмжид гэдэг чинь бол сэмжид бааны хандунгийн чидүү яндагур зүг гэж анч доба юм аа. Тэр доба гэдэг нь бол доба гэдэг нь энэ байна шүү дээ. Энэ доба. Тэгэхээр
сайн анхааралтай унших юм бол энэ анх үзэж байхад бол бас их ингээ шандуун дуу зогжоолоо мэг шанангийн догсууд юрдэ бодон цүндэн журуу гээд ингээ тогтоогоол явцсан тогтоосон сайн жил. Гэхдээ ер нь бол бас анзаараг байсан. Тэгэхээр дараа нь хожим бас нэмж юу анзаарсан бэ? Шандуун дуу зогжоолоо мэгшин рангийн догсуу журмын дөба гэж байгаа. Догсуу журмын нөхөр болсон тэр хүсэл гэж. Тэр нэг ийм сэтгэл байна. Тэрний нөхөр болсон гэх тийм. Тэр нөхөрлүүлээд байгаа тэр гол зүйл нь юу гэхээр шандуун дуу зогжоолоо мэгвийн догсуу журмын дөба дээдэн цүндэн дүү журмын чин ламжин жугар журмын зовоо игийн намрыг. Энэ бол зовоо игийн намрыг буюу энэ гол сэтгэл зосон. Энэтэй нөхөр болсон зүйл нь бол энэ дөба. Тэр дөба маань юу гэхээр шандуун дуу зогжоолоо мэгвийн тэгээд таажид дээр бол энэ чадваржин гэдэг үг нэмсэн байдаг. Энэ дээр бас зобоо хийдэг. Манай их чанд одоо дотроо тийм ээ. Чадваржин. Энэ чадваржин гэдэг бол шал илүү үг байна гэж зобоо. Ягаад илүү гэхээр угаасаа шандуун дуу зогжоолоо мэгшин ранги догсуу журби дөбөдөн цүндүн дүү журби тэгчин ламжин жогур журмын зовуу игийн намрыг зүгээр тэгчин сэмжижийн цанд хэлж болох байжээ. Чадваржин энэ илүү үг байна. Угаасаа тэгчин ламжин жуурж зовоо игийн намрыг яна чадваржин юм би чав штэ. Чадваржин гэж ямар шаа. Тэгээ яна чадваржин юм би чав. За гэдэг ийм тал бий. За тэгээд одоо зобоо байхгүй болохоор яах вэ тийм ээ. Яга заавал. За энэ бол тэгчин сэмжижийн цань шүү энэ. Жааран тийм цань. За дийн жогжид юм бэ ч. Санжэсүү дүмна шээ соглаас. За санжэсүү дүмна хэмээх тэргүүт нь эрдэн сэмжиж чөөж. Эрдэн сэмжиж байна. Чодлоо нийсүү ёо. Чодлоо момбоо сэмжидэн жугаа сэмжид нийсүү ёо вэ. Эрдэн сэмжид. За тэр гав дэр дэмбийн сэмжид бол дотор нь хоёр янз байна. Одоо момбоо сэмжид, жугаа сэмжид буюу монсон жүгсөн гэж хоёр байна. Тэд нар сэмжижид цанид дэм бол зөбөө жүнцүүлнээс. За сая тэгчин сэмжижийн цанид үзүүлсэн тийм ээ. Ранги догсууж шандуун дуу зогжоолоо мэгшин ранги догсууж үрвэн зөбөөдөн түнзүн жүрүүд тэгчин ламжин жуурж зовоо игийн намрыг чадваржин болоод тэгчин сэмжижийн цанид. За энэ дээр нь одоо тагслаа хийж. Энэ аранлаг ингээд таньда тавихаар энэ цанд яндагур зоггүй шиванаа шэна живийн барж идэн лаг. За энэ бол ингээд донслын өмнөд яваад байгаа шүү дээ. Яндагур зоггээс шэна хэмээх хөрлөлтэй. За энэ зобог нь бол хүлний тэр нь яаж үзүүлсэн юм бэ гэхээр хонорой. За тэр илүү донслын үг нь бол яг энэ дээр ингээд товчхон тэрнээс тэр хүртэл бол энэ зобоог нь үздэг юм. За тэр гол зобоо нь юу гэхээр хонорой. Жанчуу додооч ээж. Нөгөө доба яндаг зовгүй жанчуу дод гэсэн шүү дээ. Яндаг зовгүй яндагур зовгүй санжиж гомпон добын доба. Тэрийг одоо юу гэж жанчуу добаач ээж. Тэгшин сэмжид маян бартаал. Уул нь бол юу гэсэн байлаа? Сэмжид гэдэг чинь шандунчэр яндагур зовгүй жанчуу дод гэсэн шүү дээ. Тэгвэл жанчуу добаад ээж. Тэгшин сэмжид маян бартал эвийн чөлөө дүмбийн дүмба юм бич. Дүмба. Дүмба гэхээр юу болж байгааг мэдэж байна. Ингээд дайраг үтсэн улсууд шууд харахад л ойлгомжтой байна тийм. Дүмба гэдэг чинь сэмжүүн шүү дээ. Сэмжүүн. Тэгэхээр аранлаг бол цанд дээрээ зовуу ийжийн намрыг чадварж гэсэн. Зовуу ийжийн намрыг гэдэг чинь бол зосон гэсэн гол сэтгэл. Сэмжүүн дүмба гэдэг чинь бол ийм тутлах нөгөө 51 сэтгэлийн нэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол гоё слайж байгаа юм да их зүв. Яг тэгвэл жанчуу доба гэж байгаа. Доба. Хүсэл гэдэг чинь бол өөрөө бас гол сэтгэл гэж хэлэхэд бас сонирн багхгүй юу. За тэгээд цааш тий. Тэгээд жанчуу добоч нь бол тэгчин сэмжид маян юм аа. Ягаад гэвэл гэвийн чөлөөд юм би дүмба юм бэ чи чавд сэмжидний юл чадваржин донны жун гэж. Сэмжид гэдэг чинь бол юл чадваржин тий. Ялгамжаатай одоо орон тэр донны буюу хоёр тус тийм ээ. Рандун шандун. Рандун шандун. Рандун шандун тий. Өөрийн тус болоод бусдын тус хоёулыг гарахын гол одоо зовуу сэм сум гаан шиг. Тэгчин сэмжид гэдэг чинь бол дүмба биш юм а, доба биш юм а гэж хэлдэг. Хажгийн дагсал одоо шууд хэлэх юм болов тий. Доба биш. Эн чинь зосон шүү дээ гэж хэлдэг шүү дээ. Яг зүгээр юл чадваржин доны жумын зосон гаан шиг. Дүмба болвол энэ дэр
Дүнбаач нь бол юу? Юлгэн аяын нанцанжийн Сэмжүү юм бэ ч. Сэмжүүн 51 байгаа. Тэн дотор Юлгэн аа гэдэг ингээд багцлаад бүлэг болгодог шүү дээ, тийм ээ. За Юлгэн аа. Юлгэн аа дотор Юлгэн аа буюу Юл Нээвийн лоо 5 байгаа. Юл Нээвийн лоо, тийм ээ. А орныг танин мэддэг 5 оюун ухаан ба. Тэрний нэг нь бол Дүнбаа. Тэгэхээр Юл Нээвийн лоо 5-ын доторх Сэмжүүн шүү дээ. Дүнбаач. Сэмжид гэдэг чинь бол досом шүү дээ. Зовуус юм. Дүнбаа буюу энэ Дэвийн чөлөө дүмбийн Дүнбаа, Жанчуу Додваа гэдэг чинь бол Юлгэн аян нанцсан чи Сэмжүү юм бишээс. Тэгэл хоонаарэ гэж. Үүн дээр нь тэгэл хоонаарэ. Тэгэл хооноо. Сэмжид Додвор шагваала Сэмжид гэдгийг бол Додваа гэж тавьж байгаа тийм ээ. Додваа гэж тавьж байгаа нь бол Додваа Сэмжид Маянбар Талваа Пямба хайлан Эдваа воо гэж. Сэмжид Додвор шагваалаад Додваа Сэмжид Маянбар Талваа Пямба хайлан Медваа воо гэж бод. Хайлан Медваа. За энэ Сэмждийг бол Додваа гэж байгаа чинь болвол Додваа Сэмжид Маянбар Талваа. Додваа Сэмжид одоо биш болчих гим байгаа гэсэн үг биш шүү дээ гэх юм. Юу лээ? Шууд хэлчихв. Бид одоо над чиг юм ухаан мотоо болсон. Сэмжид Додвор шагваалаа Сэмжид Маянбар Талваа Пямба хайлан Медваа оо. Шэ мараава мэддээ гэнэ. Бүр толгой. Эдэр зодбаабовэр юу гэж нөхөр эдэр зодбаабовэр эн чин болов нөө хажиг нямаа штэ хажиг нямаа эдэр зодбаабовэр шандун чир яндаг зөгүй жанчив дод гэд энэ дод гэд химэн Додваа Сэмжижи Миндүү Додвааг бол Сэмжидийн одоо Сэмжид ирэлсэн Миндүү дандуг нямна зоба янла эдэр зобаны Сэмжижийн цанид ганлаа шүүгэн Додваа Сэмжидүү хайлан гойн юм ба догдын яна жирэг гэж. Юу гэсэн үг гэхээр одоо гол нь бол бид нар юуг нь уншааг те дэлгэв донслыг уншааг. Тэгэхээр энэ цанид үзүүлсэн дээр Сэмжид оны шандан чир яндаг зүгүй жанчив дод гэд үзүүлсэн дээр зобоо байгаа. Дэлгэв донсол дээр зобоо есть. Тэр зобоо бол яаж байгаа вэ гэхээр жээд одоо Додваа Сэмжижи Миндүү дандуу нэмна зобоо янлаа гэж. Тэр зобоо нь юу гэсэн үг вэ? Додваа Сэмжид гэж нэрлсэн байна гэдэг дээр зобоо хийж байгаа юм аа. Эдэр зобооны Сэмжижийн цанид ганлаа шүүгэн Додваа Сэмжиддүү хайлан гойн нямба догдын яна жирэг бичрэр. Эдэр зобоовэр шандунчир яндаг зүгэж жээд одоо Сэмжижи Миндүү дандүү нямна зобоо янлаас. Тэр зобооны Сэмжижийн цанид ганлаа шүүгэн Додваа Сэмжиддүү хайлан гойн нямба догдын яна жирэг. Догдын яна жирэг. Тэр дэлгэв донсолд байгаа тэр Сэмжид оны шандан яндаг зүгэж жанчуудууд гээд ингээд гарч байгаа нь бол тэр Додваа Сэмжижи Миндүү дагнуу зобоо юм аа. Тийм ээ Додвааг Сэмжид гэж нэрлэж. Тэр зобоо нь бол Сэмжижийн цанид ганлаа шүүгэн Додваа танид дотор байгаад тэр Додвааг хэлж байгаа болохоос биш. Хамаагүй хэлээгүй вэ гэсэн нааш тийм. Сэмжижийн цанид ганлаа шүүгэн Додваа Сэмжижийн цанидд байгаа тэр Додваа Сэмжиддүү хайлан гойн юм ба догдын яна жирэг бичрэр гэж. Дэла хоонаарэ. Дэла хоонаарэ. Игчин Сэмжид дан дээдэн цүндэнжийн Додвааны зай татад юм барт.
Дээний галваа юм бичиг. За тэгчин сэмжид болоод нэг талдаа тийм ээ тэгчин сэмжид болоод дээд нь цүндэнжин дөбө гэсэн шүү дээ тийм ээ. Дээд нь цүндэнжин дөбө. Нөгөө шанданду зогжунлаа мэгшээ ранги догсуу жүрбийн дөбө. Догсуу жүрбийн дөбө гэдэг цүндэнжин жүрбийн дөбө. Тэр тэгчин сэмжид болоод түүнтэй цүндэнжин тэр дөбө хоёр ч хоёулаа зай татдаг юм аа. Яг л дээний галваа юм биш. Галваа имбартал дэртэл гэдэг нь галваа имбартал дэндэн дөбө сэмжид маян бичэр. Маян бичэр сэмжижан дэндэ дөбө маян бичэр шина анжир дамбуула мач баг. Них дээр нь мач баг. Дэндэн дөбө сэмжид маян бичэр. Дэндэн дөбө сэмжид маяна дэний галваа юм биш тийм ээ. Дэндэн дөбөдөө сэмжид маян. Сэмжижан дэндэн дөбө маян бичэр гэдэг дээр нь бол чам маж хэлсэн шүү дээ. Энэ хойтлох нь бол хайлгаж байгаа гээгүй тийм ээ. Энэ ихнийхийг бол хайлгаж шүү дээ тийм ээ. Дэндэн дөбөдөө сэмжид маян. Шанданду зогжонлоо мишэр анги догсуу жүрбий дөбөдөө сэмжид бол маян. Биш нь бол бишээ. Гэхдээ энэ хоёр чинь галваа гэсэн үг бол бишээ. Галваа авах бол албагүй юм аа. Танжууд дамбуула мачив дээр эний гална гэж юм. Хэрвээ энэ хоёр галваа авах юм бол эний зай татаж ис чава ванчава цамбижин дүм миний вичэрдээ гэж. Манай их чаны ламын юм айлтгах. За хэрвээ энэ танжуур дамбуула мачив чаваа зээлж бол мэдж байгаа үстэй тийм ээ. Тийм ээ. Хэмжижэн дэндээ. Тэгэхээр ихнийх нь бол танжид дамбуула тийм шүү дээ. Дэндэн дөбө сэмжид маян. Дэндэн дөбөд дэндэ гэдэг нь сэмжид тэгчин сэмжидэн цүндэнжин дөбө гэж. Тэгчин сэмжидийн цүндэнжин дөбө сэмжид маянна эний галваа имби мачив. Тийм галваа имби мачив. Яагаад гэвэл хэрвээ одоо нөгөө талаас хэрвээ энэ хоёр галваа байх юм болвол галваа ийм би мачиг гэдэг чинь галваа маян гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрвээ галваа байх юм бол энэ хоёр зай татад байх алавтай гэдгийг одоо их эрх мэдэлтэй, их хүчин чадалтай цамбч гэсэн тэрийг бол зай татадгийн чаваа гэж бол таталж чадахгүй маа гэж. Таталж чадахгүй маа. Цамб гэдэг чинь бол одоо 10 ангал дотор байгаа цамб шүү дээ 10 ангал. Цамб чинь бол юу вэ? ертөнцийн тэнгэр 10 ангал дотор байгаа ганц одоо жигдэм лаа. Тэр цамб бол одоо өөрийгөө бол юу гэж боддог вэ гэхээр бүх дэлхийн ертөнцийн хамаг амьтныг би бүтээсэн гэж бодож байгаа шүү дээ. Би бүтээсэн. ертөнцийн эзэн гэж бодож байгаа өөрийгөө. Бүтээгч эзэн бодож байгаа цамб. Тэм учраас юу лээ? Мааны цамбаа цамбааны чимбүү гэдэг ийм цамбын үг байгаа шүү дээ тийм ээ. Сударт гардаг тийм. Би бол цамб юм. Цамб бол хамгийн агуу юм аа. Тэгэхээр тэр тэгж бодож байгаа тэр цамбч гэсэн хэрвээ тэгчин сэмжид болоод тэгчин сэмжид цүндэндүү жүрвэн дөбө хоёр галваа авах юм бол энийг зай татад гэж цамбч одоо дүүлж чадахгүй баталж чадахгүй гэсэн. Яагаад үг гэхээр энэ хоёр чинь зай цүн ба юм аа. Зай татад биш. Зай цүн ба юм ба. Зай цүн бичэрдээ нэний цүндэн намбаан атсун юм бэ ч гэж. За цүндэн намбаан нөгөө юун дээр дүүрэн дээр үтсэн шүү дээ тийм ээ. Цүндэн намбаан Иргэлэм Чимбийн намшиг дээр гарсан шүү дээ тийм ээ. Санаж байна уу? Цүндэн намбаан. Мегва цүмба, намба цүмба, дүй цүмба юу илээ те. Юул цүмба. Тэгэхээр цүндэн намбаан атсун гэдэг чинь бол тэгчин сэмжижи цүндэндүү жүрвэн дөба дүй мегва яна тэгчин сэмжижи мегва юм байж чав. Дүйвийн дүй яна тэгчин сэмжижи дүйвийн дүй юм байж чав. Тийм ээ. Дийн зай яна нөгөө тэгчин сэмжижи цүндэндүү жүрвэн добын зай яна тэгчин сэмжижи зай юм байж чав. Хэмчлэн цүндэн намбаан цүндэн намбаа. Зай цүмба учраас яг цүндэн намбаан усан учраас энэ зай цүмба юм. Зай цүмба учраас зай татад маян гэж хэлдэг шүү дээ. Зай цүмба учраас зай татад тийм ээ.
үлдүүр шин ганлоод байна дүлээ зааж. Оноо ловон лодон жээс гэж байна. Ловон лодон гэдэг нь бол одоо омбын дэнэд. Омбын дэнэд одоо маш их мэрэгэн ийм одоо хайваа байсан гэх тээ. Омбын дэнэд л хайваа. Ловон лодон бэр Симдэн симла жунва дэдэг найдан мигвадан дүйдэн дэдэг найз сумба мигвад сумба дүйд найз тэ симдэн симла жунва дэдэг гэж тэ зовуу сим симдэн гэдэг нь зовуу сим симла жунва дэний симжун дэдэг найдан мигва дүй зай сумба ниж сүмбэр дэм баян намбар шивадан чамидду халуур жүрвичэр гэж намба цумбаны маян ноо гэж намба цумба бол бичээ. Шээ сумба метэ ортаа. За энэ ловон лодыг ингэж айлцсан нь бол буруу юм. Энэ найз цумба гэдэг нь бол ер нь дэн цумба гэсэн санаа шүү дээ. Бидний мэддэг. Дэн цумба. Дэн цумба гэдэг шиг үсвэтэй. Тэгчин сэмжи жэвин дэн яна. Дэн яна. Тэгчин сэмжи жэвин дэн. Тэгээ тэр удгаалыг нэлж штэ. Тэгчин сэмжи жэвин дэн яна. Тэгчин сэмжидэн цүндэндүү жүрвийн даба жэвин дэн юм би чав. Гэсэн санаа мөн биз дээ. Та чамиддуу талурж юу гэж. За ирээд дэм баян. Намбар шивадан чамиддуу талурж намбар цум баян. Шээ сумба мэтэ вард тэний сүндэн намбан ацун имбичэр шина мачвдэ зүгзэн мигэ намшээ давуу. Зүгзэн би мигэ намшээ те. За бомзон мигшээ гэсэн шиг л. Зүгзэн мигшээ давуу. Нямар жидвадан самар зэмба сог мижид вар. Самар зэмба сог мижид вар. Ижид зүгжи намба шарва замжис равду чивийн жидлаадан дэ. Ийм хоржийн цорвоо нямуржид. Дүшижис цангар зэмба согжийн жидлаа дүвийн намба мицүмбэр шадва инжис. Эний үннам чарцул миндавын дом маян бич. Энэ анхан гайгүй тий. Энэ юу гэсэн үг гэхээр зүгзэн мигийн намшид дом нямуржид бадан цамар зэмба сог бол цамар зэмбас мижид дур гэдэг нь энэ юу мижид ба гэдэг юм бэ? Рандувжи мижид дур гэсэн. Рандувжис өөрийн хүчээр. Рандувжис мижид дур гэсэн санаа шүү. Зүгзэн мигийн намшээ давуу нямар жидвадан цамар зэмбас рандувжис мижид дур рандувжи мижид дур сүгийн намба шарва замжис равду чивэ жидлаадан дээ. Равду чивэ жидлаадан. Равду чивэ жидлаа. И хорж цорвис нямуржид. Дүший нь бол яг уу. И цорвоо бол нямуржид. Дүший нь бол цамар зэмба сууж жидлаа дүвийн намба мицүмбэр шадва юм аа. Намба бол мицүм. Эний сүнэм чарцул миндавын дом. Сүнэм чарцул миндавын дом. Харин энэ лойрог үтцсэн шүү дээ тийм ээ. Дэдэрна тийм ээ. Зүгзэн мигшээдэн дээ хоржийн цорвоо байгаа шүү дээ. Хоржийн цорвооны. Тэр бол тэр яг нь цорвоо бол нямурж түшээ бол тэр сүг байна гэж мэдж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд үеийн жидлаа бол намба мэдсүмаа мөн цорвоо гэдэг чинь нэг өөр үйл ажил. Жидлаа хүм маянбын жидлаа юу үйл ажиллагаа байгаа шүү дээ тийм ээ. Хүм маянбын жидлаа цорвоо нэг өөр. Түшээ ахаад нэг өөр тусдаа бие даасан үйл ажиллагаа тийм. Түшийг хүм маянбын жидлаа байгаа. Цорвыг хүм маянбын жидлаа байгаа. Энэ дэний одоо юу нэг энэ жидлаа гэдэг чинь чигэл ойрог дээр гардаг нэр томьёо шүү дээ тийм. Жидлаа гэдэг. Тухайн оюун тэр өөр тэр туслах одоо сэтгэлүүдийн бол чиглэсэн бие даасан үйл ажиллагаанууд байгаа ш. Өөр оюунууд хийхгүй тэрний хийдэг үйл ажиллагаа. Түмэн маянбын жидлээ байгаа. Тэгэхээр цорвоо дүший хоёрын түмэн маянбын жидлээ. Тэр намба мицүмба ин. Энэ хоёр бол байдал нь өөр гэж. Гэхдээ бол дэний зүнэм чарцул буюу тэр зүнэм чарцул тэр ургах байдал нь бол миндавын дом маянно гэдэг нь өөр гэсэн үг бишээ гэж. Өөр гэсэн үг бишээ. Тийм учраас тэгчин сэмжид дийн хоржийн додваа нис ни найсам дэн цумба энд. Тэр гэх юм уу дэн бол цумба юм аа. Тэгэхээр энэ түрүүн энэ
найда мегаватт гэдэг энэ най гэдэг нь дэн гэж хэлсэн шүү дээ. Дэн. Симдэн симжун тийм ээ. Тэгчин симжи живийн дэн тэгчин симжи цүндэндүү жүрвийн тэр доба живийн дэн юм би чав гэдэг түрүүн тайлбарласан шүү дээ. Тэр энэ най гэдэг байгаа шин дэн гэсэн. Дэн гансаг тэр тэр бодгалыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр юу гэж тэгчин симжидэн дийн хоржийн доба тэгчин симжидэн дийн хоржийн симжун дэн хоржийн доба хоёр бол най гэх юм уу тэр дэн бол цүмба эндэ жиги түмэн маянбын дагжин яна жигшөөжи түмэн маянбын дагжин юм гой жигшөөжи дэ яна гэдэг нь нөгөөдхийнх нь дагжин яна цүрлаа ян дэдэр вечэр гэдэг нь наашаага нөгөөдхийнхөө түмэн маянбын дагжин юм чам түмэн маянбын дагжин гэхээр мэдж байгаа үстэй түмэн маянбын дагжин мэгжин дагжин диман тагжин тий дагжин дотор түмэн маянбын шүү дээ. Жишээ нь зүгзэн мэгшээ дээр бол саяны ярьсан жишээ зүгзэн мэгшээ дээр бол яг нь түмэн маянбын дагжин бол тэр түмэн маянбын дагжин миги вамбула дэнэж яваа шүү дээ. Миги вамбула дэнэж яваа бол яг нь түмэн маянбын дагжин миги вамбу бол тэр мэгшигийн түмэн маянбын дагжин болж байгаа шүү дээ. Түмэн маянбын. Тэр жиги түмэн маянбын дагжин яна жигшөөгийн дэ юм гой. Тэгэхээр бол тэгчин сэмжижийн түмэн маянбын дагжин яна тэгчин сэмжидэн цүндэндүү жүрвийн додвийн түмэн маянбын дагжин юм. Тэгчин сэмжидэн цүндүнжүү жүрвийн додвийн түмэн маянбын дагжин яна тэгчин сэмжижийн түмэн маянбын дагжин юм чав. Харилцсан чиг дэн унгой. Ягаад гэвэл тэний найсан дэн цүмбаян тийм ээ. Культурын шангаандад байна дүдэ зайж гэдэг шиг л уу өстой тийм ээ. Жишээ нэг одоо талах байлаа гэхэд тэр талах бүтээгээ зэрэгэл тэгээд тэрний үнээр амд өнгө хэлбэг бүгд хамт бүтэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тархан жишээ бол. Тэрэн дээр тэгж гардаг шиг тийм ээ. Культурын шангаандад байна. Юл раншин ганлаад байна. Шиг яг хуу тэр түмэн маянбын дагжин дээр жигшөөгийн түмэн маянбын дагжин энэ жиги түмэн дагжин юм. Говь бич зүрлээд дээр говь. Энэ мегаватт цүмба эндэ гэж. За энэ тэгчин сэмжидэн цүндүндүү жүрвийн додваадан тэгчин сэмжид хоёр бол мегаватт цүмба эндэ жиги мигна жигшөөжи миггүй. Жигшөөжи мигна ян цүрлаа дээр говь бич. Дэний намба цүмба эндэ за намба. Дэний намба цүмба эндэ жигла ранижи намба шарна жигшөөла ранижи намба шарахгүй. Жигшөөла намба шарна шарна ян дээр говь бич. Эний дүй цүмба эндэ жиг дүйви дүй яна жигшөө дүйви дүй юмгой жигшөө дүйви дүй яна ян тэдэр гой бийч. Эний зай цүмба эндэ зовуу сэмжид зээрэн хордуу жанчув додваян зээрэн оноо жүнги зай татдваны жигчэрдүү жунга мисэ бичэр. Тосон зайр зовуу сэмжид зээрэн хордуу жанчув додваян нижгээд байна гэсэн санаа шүү дээ тийм ээ. Оноо жүнги зай татдва ни жигчэрдүү жунга мисэ бичэр. Ранчугийн хаваа хажиг Дэний зай жигба тэ юу нэ Дэний зай жигба Дэний зай цүмби дондуу задва мэлэг шиг. Дэний зай жигба гэдэг нь бол Дэний зай цүмба гэсэн утга юм аа гэдэг нь бол буруу юм шүү. Зай жигба зайжиг гэсэн шүү дээ түрүүн энэ дээр. Зай жигба гэдэг нь бол зай жигба биш буруу. Нөгөө талаас шүү. Зай цүмба гэсэн тийм. Энд Дэний зай цүмба энд тусам сэмжижи зай рэрэн хордуу жанчууд одоогийн зай рэрэн хоноо жүнги зай татдваны жигчэрдүү жунга мижиг. Зай татдваны жигчэрдүү жунга мижиг. Тэгэхээр зай цүмба гэдэг нь зай жигва гэсэн үг юм байна. Ингэж бодохыг бол энэ бол буруу юм аа. За мөн ян хайва хажиг сим симжүүний намба мэдсүмбэр сумба үнши хайланбэ вандуу жайнаа сумба мэдээ. Сим симжүүн бол намба мэдсүмба юм аа гэдэг юм бол үнши гэдгийг хайлансан тэрний ирэхээр тийм ээ үнши хайланбэ вандуу жай гэж хэлж байгаа чинь бас буруу юм аа. За энэ үнши бол одоохондоо уншааг байна тийм ээ. Энэ симзэмбэ ёсонд ярьдаг үнши шүү дээ. Симзэмбэ ёсонд умаар анжид ёсонд үнши хайлан. Үнши хайланбэ вандуу жай ба мэлэгдээ
гүндүүдийгэр за гүндүүгийн дэлбэл бол он шүндүү сүм бичэр зайвын зодва дийн лэн ойны дэм можи шэсүгжи чадла дэян симжид яна симжу маян гова дэм можжан додваа дэдэр хайлан бин жом мэдөө гэж. За симжид яна симжу маян бин чаваа гэдэг чинь бол санал нэг байна. Үнэн боловч додваа дэдэр хайлан бин жом мэдэ ий мин симжидла даг вечэрдэ дэдэр доггүй чөсүм цан вечэр гэж. Дэдэр доггүй чөсүм цан. Тэгэхээр додвий мин симжидла дагва ямаа гэж тийм ээ. Додвий мин симжидла дагва ямаа. Тэгэж одоо додвий мин буюу додваа гэдгийг симжид гэж нэрлэх болсон гурван нөхцөлийг бол бүрдүүлсэн юмаа гэж. Ява оо. За энэ зайд Сүмбада за Цүндэн намбаан бол дүүрэн дээр зөндөө ярьсан тийм ээ. За дийн хордужуны симжүн дийн догсуужурва хордужуна гэдгийг бол одоо лойрог дээр зөндөө ярьсан учраас одоо дахиад энэ дээр тайлбарлаад айлтай биш гээд тааш. Яж симжидлаа дагуулсаа тэдэр дугуй чөсөн цан учир шива оо дэла дэна дэла дэна дэла шамдан доноржи дүмби минги дагваян шивэрж байгаа. Шамдан доноржи дүмба гэдгийг нэрч гисэн бас мэдэрээ гэж. Жанчууд додвадан шамдан додваны дүйнэмдүү жунга маянда чама жүүж яваала амаа жунгаа вечэр гэж. За тэгэхээр жанчууд додваа буюу бурхны хутгийг хүс бусдын тусыг хүсэх гэдэг хоёр бол хамт төрдөг юм биш юм аа. Сүүлийнх нь буюу шамдан додваанд бол эхлээд уг шалтгаан болсноор дараагийнх нь буюу энэ өмнөх нь буюу жанчууд додваа гэдэг чинь гарддаг юм шүү. Тэгээд бусдын тусыг хийя өрөвдөж хайрлах нь шүү дээ тийм ээ. Өрөвдөж хайрлаад одоо зовлонгоос нь гаргах чинь. Тэгэхээр зовлонгоос нь арга замыг харахад хон болж одоо жинхэнэ одоо тусыг хийх юм байна. Тэрнээс нааш болж чадахгүй юм байна. Их мэтлэнгээр ингээд бодол төрөөд бол тэр шамдан додваа гэдэг нь бол жүүн болсноор дараагийнх нь одоо энэ жанчууд додваа гэдэг бол гардаг юм шүү гэж. За энэ бол ингээд дагжир журваа готлсон. Хэсэг нь бол энэ. Нева таажад балаа гэж. Таажад. Симжижээвиндээ Дэмба симжид за симжижээвиндээ нөгөө зүдэн симдэн гэж бид ярьсан те. За тэн дээр бол хажиг яа ямар зөв. Өнөөдөр энэ хүрээ завсарлаа. Дараагийн хичээлээс таажад